Эрхэм хүндэт үзэгч та бүхний энэ өдрийн амар мэндийг эрен мэдчилье. Төмөрбаатартай хамт Япон орноор аяллаа сурал нэвтрүүлгийн сүүлчийн дугаарыг та бүхэнд төлөвлөж байна. Энэ удаа бид 16 сурал нэвтрүүлэг бэлтгэлээ. Ер нь UBS телевизийн аяллаа баг аялагч Төмөрбаатар би зураглаач их баяр Бунцаг нартай Япон орноор нийтдээ 8 удаа аялжээ. Тэгээ бэлтгэсэн аяллаа нэвтрүүлэг маань энэ удаагийн цувралыг оролцуулаад нийтдээ 126 дугаар болсон байна. 2015 оны 10 дугаар сард хийсэн аяллаа төгсгөлд бид Шикоку арлын Кочи мужид ирээд байна. За Шикоку арал бол 4 мужаас бүрддэг. Шикоку гэдэг нь 4 улс муж гэсэн утгатай нэрлэдэг. Эхимэ, Кагава, Кочи, Токушима гэсэн 4 муж энэхүү Шикоку арал дээр байдаг. За манай аяллаа баг Окаяма мужаас машинаар явсаар за Сето хашиг үүрээр тавхисаар байгаа одоо Шикоку арал дээр ирсэн тухай Сето хашиг хэмээх авраг том гүүр 100-ны бүтээн байгуулалтын талаар өмнөх нэвтрүүлэгтээ бид танилцуулсан. За тэгээд Кагава мужийн Такамацу хотоос орон нутгийн хурдан галт тэргээр явсаар байгаа одоо Кочи мужийн Кочи хотод ирээд байгаа мэн инэ. За Кочи муж бол бас л ярих дүүх үзэж харах хөшөө дурсгал ихтэй байгалийн үзэмж их сайхан ийм газар нутаг. Харин одоо аялагч миний хувьд Япон орноор аялахдаа тухайн газар орноор одоо бүх зүйлийг нь одоо үзэж харж явж голлох биш. За тийм боломжч байхгүй. Цаг хугацаа бусад боломжтой тулгуурлан одоо онцлог газруудаар за онцлог одоо хот суурин за зарим нэгэн хөшөө дурсгалаар их сонирхож ингэж аялж байлаа. За жишээлбэл одоо ирээд байгаа Кочи мужид гэхэд Самура Баатар Сакамото Рёмагийн хөшөөг үзэхээр ирсэн. За энэ бол үнэхээр том одоо түүхэн дурсгалт хөшөө. За Кочи муж гэхээр одоо манайхан бас зарим нэгэн хүн мэдчихэж магадгүй. За энд одоо монголчууд бас ирдэг. За хүүхдүүд ахлах сургууль бас орж исэн ийм тохиолдол бас бий. Сумогийн их авраг Асашору давга аврагын сурч байсан Мэйтоку Гижику гэж ахлах сургууль энэ мужид байдаг. За Кочи мужийнхан энэ Сакамото Рёма хэмээх Самура Баатараараа үнэхээр их бахархдаг юм байна. За Сакамото Рёма бол 19-р зууны сүүл хэрд амьдарч байсан тухайн үеийн Тосоо овгийн самурай. За шинэ Японы арчилсан их өөрчлөлт хувьсгалын үед өөрийн уул мөрөө тод үлдээсэн ийм хүн. За Кочид түүний нэртэй холбоогүй газар нутаг гэж бараг байхгүй юм байна гэж хэлэхэд хэлсдгээ хэрхүү шахуу байна. За одоо миний буусан буудал гэхэд л одоо Сакамото Рёма гэдэг нэртэй байх жишээтэй. Ингээд бодохоор одоо манайхан Чингис хааны нэрээр нэрлсэн идэ будаач хүртэл байдаг газар оронч одоо олшрох төлөвтэй энийг бол нэг их гайхаад байхааргүй юм шиг санагдаж байна. За тэгээ бид одоо энэ Сакамото Рёма гэдэг зочид буудалтай нэг хоноод за маргааш өглөө Сакамото Рёмагийнхаа хөшөөг үзэхээр явж байгаа маань одоо инэ. Дэлхийд сүлжээгээрийн эхний 3-т багтдаг Японы аялал жуулчлалын шилдэг компани HIS 2005 оноос Монголд үйл ажиллагаа явуулж байна. Япон улсын дотоодын хурдан болон энгийн галт тэрэгний олон дахин хэрэглэдэг хамгийн хямд Japan Rail Pass билетийг зөвхөн манайхаас худалдан аваарай. Манай компани Ана компанитай хамтран зочд буудал агаарын тээврийн үйлчлэгээ хосолсон тусгай аяллаа багц үйлчилгээг монголчуудад санал болгож байна. HIS компани Япон руу хямдаар хурднаар таны хүсснээр аялуулах болно. Сэтгэл сэргээсэн аялал насан туршийн дурсамж. HIS таны аяллыг хөтөж. Монгол Соробан сургалтын төв хүүхэд багчуудыг Япон самбин Соробангийн сургалтанд урьж байна. Манай төв нь 3 дугаар зэргээс 1-р дантай өндөр чадвартай багш нартай мэрэгжлийн сургалтын төв юм.
Монгол Сорбан төв нь Япон зөвлөх багштай. Сургалт Япон стандартаар явагддгаараа ижил төстэй сургалтын төвүүдээс давуу талтай. Манайх Японы өндөр чансаатай Сорбангийн олимпиадад оролцох чадвартай сурагчдыг бэлтгэн гаргадаг бөгөөд тус төвийн сурагчид Японд зуны сургалт аялалд оролцсон Сорбангийн төвшин тогтоох шалгалтанд хамрагддаг. Манай хаяг Улаанбаатар хотын үйлдвэрчний нэвлэлийн холбооны байр 104 замын уулзуур 115 дугаар байр. Хятадын элчин сайдын яамны баруун хойд талын GB төвийн салбар 50 дугаар сургуулийн зүүн талын 62 дугаар байр. Эрдэнэт хотын Их Мандал төвийн 1-р давхарт. Хүсэл мөрөөдөлтэй, эрдэм мэдлэгтэй Монгол хүүхэд Монголын ирээдүй. H&H компани. Дэлхийн шилдэг брендийн шилдэг технологиг Монголд. H&H компани бүх төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг зах зээлд нийлүүлж байна. Үүнд дэлхийд алдартай Madison брендийн Eha аппарат, Япон улсын Pentax корпорацийн бүх төрлийн уян дурангуудыг худалдаалж байна. Бид суйрлуулсан төхөөрөмжөндөө баталгаа хугацаа өгч засвар үйлчилгээг тогтмол хийж байна. H&H компани. Дэлхийн шилдэг брендийн шилдэг технологиг Монголд. За ингээд бид нэр Сакамото Рёмагийн хөшөөн дээр ирээд байна. За Кочи мужийн нутаг дэвсгэр. За хуучнаар бол Тосоо овгийн нутаг дэвсгэр. За бид нар аяллаа үргэлжлүүлээд ингээд Шикоку арлын дээр байдаг Кочи мужид ирчгээд явж байна. За өчигдөр Кочи мужийн засаг захиргааны төв Кочи хотод Кагао мужаас хурдан галтэргээр ирсэн. Тэгээ өнөөдөр өглөө Кочи хотоос гараад автобусаар нэг 40 минут авхаад энэ Кацура хамаа гэж далайн ирэг дээр Кацура хамаа гэдэг газар. Хамаа гэдэг нь одоо энэ элсэн эргээ хэлж байгаа энэ. Тэгээ Кацура гэдэг нэртэй. За тэгээ миний зүүн гартад энд Сакамото Рёма гэж алдартай самурай баатрын хөшөө байж байна. За бид одоо нөгөө Ямагучи мужид аялж явахдаа бас ярьж байсан. За Японы түүхэнд одоо алдартай самурай баатруудын талаар мөн түүнчлэн 1868 онд Японд өрнөсөн арчилсан өөрчлөлт хувьсгалын талаар за тэр хувьсгал одоо Мэйжи ишин гэж японоор хэлдэг. Тэр хувьсгалд бол тэр өнөөгийн Ямагучи мужийн нутаг дэвсгэр дээр байсан Чошо овог маш их идэвхтэй оролцсон. За Кюшу мужид байдаг Сацма овгийнхан их идэвхтэй оролцсон гэж ярьж байсан. За тэгээд тэр овгуудын талаар бас тусарч ярьж байсан. Мөн түүнчлэн тэр 1868 оны Мэйжигийн их хувьсгалд бол идэвхтэй оролцсон энэ Шикоку арлын одоо Кочи муж буюу одоо энэ Тосоо овгийнхан бас их идэвхтэй оролцсон. За тэгээд тэр Тосоо овгийн төлөөлөлд болсон тэргүүлэгч самурай баатруудын нэг бол энэ Сакамото Рёма. За тэгээ энэ Кочи мужийнхан энэ баатар самурайгаараа маш их бахархдаг юм байна. За аялал жуулчлалын маршрут за иш тийшээ явж байгаа бүхэл замд энэ Сакамото Рёмагийн холбоотой зураг хөрөг ингээд тавигдсан энэ төр байдгийн байна. За тэгээд тэр Кочи хотын одоо Кочи стейшн буюу одоо төв вокзалын талбай дээр Сакамото Рёма, Накаока, Шинтаро, Бучи Хэта билүү тийм ээ. Хампэйта гэж ийм гурван баатрын хөшөө байжсэн. Энэ Кочи мужийнхан бол энэ самурай баатруудаараа маш их бархдаг юм байна. Өнөөгийн орчин үеийн Японы хөгжил дэвшилт бол манай Тосоо овгийн энэ дэвшилтэд самурай баатрууд бол маш их хой нэмэр оруулсан юм аа гэж бахархаж ярьдаг юм байна. Түрүүн бас хэд хэдэн хүмүүстэй уулзаад бас сонирхож асууж байхад бол яг тэрийг ярьж байна. Тэгээд энэ Тосоо муж руу бол Японы өнцөг улан бүрээс бол японочууд бас аялж ирдэг юм байна. Энэ түүхэн хүмүүсийн амьдарч байсан газруудаар за музей мөн одоо тийм ордон гэр музейнүүд бас их байдаг юм байна. Тий. Тэгээ энэ хөшөө маань бол одоо 13 м 80 см өндөр юм байна. Доод суурнаас ахуулаад. Уг хөшөө нь бол хөшөөний тэр хүнийх нь бие бол 5 м орчим. Тэгээ нийтдээ их өндөр учраас доороос нь одоо харахч гэдэг юм уу зураг авахулах. За энэ хүн тавцсан дээр бас давчин учраас хүмүүс
үзэл сонирхож зураг авахд бол бас тохиромж муутай учраас хажууд нь яг тэр өндөртөө зэрэгцүүлээд өндөр тавцан барьсан байна. За тэр тавцан дээр бид нар гарч бас зураг авч бичлэг хийж бас яриа хийлсэн. Гэвч одоо тэр тавцан маань нөгөө шал нь модон шал учраас хүмүүс орж гарахаар ингээд хөдлөөд дөргөөд байхын тэгээд энэ бичлэг ихээр бичлэг маань жоохон хөдөлгөөнтэй болчиход байна. Тийм учраас бид нар бас дахиад яриагаа энд хийгээд сууж байна. Тэгээ энэ Кочи мужийн одоо төлөөлөл болсон тийм ээ энэ тусаа овгийн төлөөлөл болсон энэ Сакамото Рёма бол үнэхээр бас түүхэнд нэрээ үлдээсэн хүн 33 хүн насалсан. Тэгээ тэр 1868 оны хувьсгал гарахын өмнөх жил нь одоо хонцогногч бүлгэлэлч гэдэг юм уу одоо өрсөлдөгч овгуудынхаа самурай нарт алагдсан ийм хүн байгаа. Тэгээд яагаад энэ хүн улам өрөө үлдээсэн бэ гэхээр за бас миний орчуулсан тэр сүүлчийн шогун Мэйжи хэмээх төрөөс гэ түүхэн ормонуудад бас гардаг юм аа. Тэгээ энэ Самурай Баатар бол тийм алсын харсан нэлээд тийм орчин үеийн сэтгэлгээтэй ийм Самурай Баатар самурай байсан. За тэр нь юугаар илэрдэггүй гэхээр үндсэндээ самурай нар бол за ингээл Японы хөгжил дэвшилд ирлээ. Япон улс бол одоо ардчилсан болох ёстой юм байна. За ингээд дэлхийн улс орнууд бол ингээд хуйлтаа, арчилтаа ингээд ийм болцсон байна. Тэгээ өөрчлөгдөх ёстой гэдээ яриад ингээд эхлэхээр тэгэхээр бидний нөгөө самурай ёс журам яах вэ? Японыг өнөөдөр хүртэл авчирсан энэ одоо оюун санаа яах вэ гэдэг тал дээр санаа зовж за ер нь одоо бид самурай ёс журмаа бол эвдүүлэхгүй, алга болгохгүй, энэ чигээр нь авч үлдэнэ гэсэн жоохон тийм үндэсгэрэг маягийн үзэл болтой самурай нар бол дийлэнх нь байсан. Гэтэл тэр дунд энэ Сакамото Рёма бол өөрөө залуу хэрнээ бас их тийм ухаалаг хурц ухаантай хүн байсан байна л да. Тэгэд ярьжсэн байгаа. За бидний одоо ингээд сэлэм жадаараа ингээд тулдаг маань одоо хоцоргож байна. Энэ дэвшилттэй оронд бол пистолет гарав байдаг юм байна. Тэгээд тэгээ одоо энэ хөшөө хүртэл харахад нэг гараа ингээд кимоноохоо өөрт ингээд хийцэн. Тэгээ тэндээ бол пистолет гарав барьсан байгаа гэж ярьдаг юм байлээ. Тэгээ энэ хөшөөг ингээд зүүн зүг харуулад за тэр зүгт бол одоо Европч гэдэг юм уу юу Америк төв байгаа. Тэгээ өөрөөр бол гадна тийшээ ингээ харцсан. Харц бол одоо дэлхийн хөгжил дэвшил рүү. Тэгээд зэвсэг бол орчин үеий тийм ээ. Иймэрхүү юу бол илэрхийлж байгаа гэж. За энэ зураг энэ хөшөөний зураг энэ төр бол бас их алдартай. Ер нь зураг нь бол их цөөхөн байдаг хүн юм байна лээ. Тийм. Иймэрхүү яриа хөөрөө бас байдаг юм байна лээ. Тэгээд өөрөөр нь үндсэндээ их тийм орчин үеийн сэтгэлгээтэй хөгжил дэвшлийг арчлыг бол бас нэгдүгээр тавьсан ийм самурай юм байна лээ. Тэгээд энийг мэдээд өрсөлдөгчд нь одоо хонцогногчд нь за энэ нөхрөл одоо манай самурай яст журмыг бол урьдчилах нь байна шүү. За тэгээд бас нэг түүхэнд үлдээсэн гавьяа нь юу гэхээр манай одоо энэ Японы одоо хүчрхэг самурай овг аймагуд хоорондоо муудаж хоорондоо тэмцэлдэж болохгүй юм байна. Энэ бол гадны эдж болох юм байна гэж. Тэгээд бүр өөрөө тэр далаад хөвдөг онгоцон дээр тийм овг аймагуудыг нэгтгсэн тийм компани маягийн ч гэдэг юм уу. Тэгээд нэгтгсэн тийм байгууллагыг хүртэл байгуулад тэгээд өөрийнхөө үзэл бодол нэгтэй тийм тэргүүний самурай нарыг цуглуулад яриа өрөө хийгээд бүр гэрээ хүртэл байгуулж ирсэн. Ийм одоо түүхэн гавьяатай тэр үзэл бодол нь бол үргэлжлээд тэр хувьсгалд бол нөлөөлсөн. Хувьсгалын бас нэг оюун санааны нэг хэсэг нь болсон гэж ярьдаг юм байлээ. Тэрүүгээрээ энэ хүн бол өөрийнхөө үзэл санааг үлдээгээд энэ хорвоогоос яваад өгсөн байх нь шүү дээ. Тийм гавьяатай хүн гэж. Тэгээ одоо энэ Самурай Баатар бол дандаа сенсей гэж бичсэн байна. Сенсей гэдэг нь бол багш тийм ээ одоо хүндлэх ёстой хүнээ Японоор тэгж нэрлэдэг. Иймэрхүү гавьяатай ийм түүхэн хүн юм аа. Тэгээд ийм хүний хөшөөний дэргэд бид нар ирчээд за энэ Кочи мужид бас аялаа үргэлжлүүлж байна. За энэ бол бас л миний нэг мөрөөдөл болсон газар. Тэгтээ энд ирэх юмсэ гэж хүсэж мөрөөж байсан ийм газар. Тэгтээ энд би нэг 13-4 жилийн өмнө ирсэн. Тэр үед бол зүгээр нэг үг хэлэхэд бол бас энэ түүхэн үйл явц за японочдын оюун санаа, Япон үндэсний оюун санааны талаар мэдлэг бол нэмгэн байсан. За өнөөдөр бол бас нэг жоохон мэдлэгтэй болцсон
ийм үедээ дахиж ирэхэд бол бас л өөр нүдээр харж байна. Тэгээ энэ бүхнийг бас та бүхэнтэйгээ хуваалцж байгаадаа их таатай байна. За тэгээд тэр одоо доошоо жоохон буугаад энэ далайн эргээр ингээд алах нь энэгээр бол бас их сайхан байна. Өнөөдөр цаг агаар маш сайхан. Тэгээ одоо очие тэр далайн эрэг бол далайн ус бол их сайхан цэнгэг харагдаж байна. Бид нар бас нэг Окинавад явж байхдаа ярьжсэн энэ яг одоо хүн ам шигүү суурьсан газрууд бол далайн ус жоохон бохирдсан байдаг энэ төр гэж. Түр Токиогийн тэр булан энэ төрөөр явж байхад бол бохирдсан юм харагддаг юм байлаа. Одоо эндээс жоохон холоос харж байна л да. Ингээд далайн ус харахад бол их цэвэрхэн цэнгэг харагдаж байна. Тэгээ энэ доогуур ингээд яваад бид нар алхаад ингээд зугаалъя. Тийм. За тэгээд аяллаа цааш нь үргэлжлүүлье тий. Дэлхийд сүлжээгээрийн эхний 3-т багтдаг Японы аялал жуулчлалын шилдэг компани HIS 2005 оноос Монголд үйл ажиллагаа явуулж байна. Япон улсын дотоодын хурдан болон энгийн галт тэрэгний олон дахин хэрэглэдэг хамгийн хямд Japan Rail Pass билетийг зөвхөн манайхаас худалдан аваарай. Манай компани Ана компанитай хамтран зочд буудал агаарын тээврийн үйлчлэгээ хосолсон тусгай аяллаа багц үйлчилгээг монголчуудад санал болгож байна. HIS компани Япон руу хямдаар хурднаар таны хүссээр аялуулах болно. Сэтгэл сэргээсэн аялал, насан туршийн дурсамж. HIS таны аяллыг хөтөж. Монгол Соробан сургалтын төв хүүхэд багчуудыг Япон сампин Соробангийн сургалтанд урьж байна. Манай төв нь 3 дугаар зэргээс 1-р дантай өндөр чадвартай багш нартай мэрэгжлийн сургалтын төв юм. Монгол Соробан төв нь Япон зөвлөх багштай. Сургалт Япон стандартаар явагддгаараа ижил төстэй сургалтын төвүүдээс давуу талтай. Манайха Японы өндөр чансаатай Соробангийн олимпиадад оролцох чадвартай сурагчдыг бэлтгэн гаргадаг бөгөөд тус төвийн сурагчид Японд зуны сургалт аялалд оролцсон Соробангийн төвшин тогтоох шалгалтанд хамрагддаг. Манай хаяг Улаанбаатар хотын үйлдвэрчний нэвлэлийн холбооны байр. 104 замын уулзуур 115 дугаар байр. Хятадын элчин сайдын яамны баруун хойд талын GB төвийн салбар. 50 дугаар сургуулийн зүүн талын 62 дугаар байр. Эрдэнэт хотын Их Мандал төвийн 1-р давхарт. Хүсэл мөрөөдөлтэй, эрдэм мэдлэгтэй Монгол хүүхэд Монголын ирээдүй. H&H компани дэлхийн шилдэг брендийн шилдэг технологиг Монголд. H&H компани бүх төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг зах зээлд нийлүүлж байна. Үүнд дэлхийд алдартай Madison брендийн Eha Prad, Япон улсын Pentax корпорацийн бүх төрлийн уян дурангуудыг худалдаалж байна. Бид суйрлуулсан төхөөрөмжөндөө баталгаа хугацаа өгч засвар үйлчилгээг тогтмол хийж байна. H&H компани дэлхийн шилдэг брендийн шилдэг технологиг Монголд. За тэгээд энэ удаагийн аялал ер нь зөвхөн энэ удаагийн аялалч биш. Өмнөх аяллууд ч гэсэн төлөвлөсний дагуу их сайхан явагдлаа. За Япон орн бол бас хүн ам ихтэй, хүн амын нэгтрэл маш их өндөр. Гэхдээ тээврийн хэрэгсэл за бас босод зүйл бол бүх юм одоо цагийн хуваарийн дагуу явагддаг. За тийм учраас бидний хувьд ч гэсэн одоо урьдчилж төлөвлөж онгоц за зочид буудал за уулзах хүмүүс үзэж харах газрууд музей хөшөө дурсгал бүх юм одоо яг төлөвлөсний дагуу болсон. За төлөвлөсний дагуу болохоос гадна цаг агаар бол бас аялалд нөлөөлдөг. Энэ удаа бид өмнөх нэвтрүүлгүүд дээр ч гэсэн ярьж байсан. За бороо хор нэг их байсангүй, салхи тоо нэг гарсангүй. За аялал маань үнэхээр сайхан боллоо. За тэгээд цаг агаар сайхан болохоор бол үнэхээр одоо байгалийн үзмж газар нутгийн тухайн орнуудын түүхэн дурсгал газруудыг бол үзэж харахч гэсэн их сайхан тааламжтай юм байдаг. Энэ удаа бол үнэхээр одоо их сайхан аялал боллоо. За ингээд 2015 оны 10 дугаар сард хийсэн аялал маань дуусч одоо бидний бэлтгэсэн цуврал нэвтрүүлэг маань ч гэсэн одоо дуусч байна. Өнөөдөр та бүхэнд Кочи мужийн
нутаг дэвсгэрт байдаг одоо Сакамото Рёма гэдэг алдартай самурай хөшөөг үзүүлж сонирхууллаа. За энэ хөшөөний тухай мөн одоо энэ алдартай самурай эрийн тухай бас танилцуулж үгээр дамжуулаад бас цухсгаан Японы түүхээс бас та бүхэнд танилцуулахыг зорилоо. Тэгээ ингээд цуврал нэвтрүүлэг маань дуусч байна. Аялал маань ч одоо амжилттай дууслаа. За энэ аяллыг зохион байгуулахад одоо бидэнд нэг тусалж дэмжсэн UBS телевизийн захиргаа, уран бүтээлчид, за манай аяллыг одоо ивент итгэсэн Японы аялал жуулчдын тэргүүлэгч компани нэг HIS Mongolia компани, мөн түнчлэн одоо Монгол Сурабаан сургалтын төв H&H компани хамт олонд талархснаа илэрхийлж байна. За тэгээд цаашдаа бол одоо би ийм одоо 2-7 хоног, 3-7 хоногийн урт аялал хийж нэвтрүүлэг бараг бэлтгэхгүй байх. Гэхдээ тодорхой нэгэн үйл явдал, тодорхой нэгэн газар орны тухай богинохон хэмжээний тийм аяллаа нэвтрүүлэг, мэдээлэл бэлтсэн нэвтрүүлэг бэлтгэх ийм зорилготой байгаа. За ялангуяа 2020 онд за Японд болох тийм ээ Токио хотод болох Олимпийн тоглолттой холбоотой мэдээллүүдийг бас би нэвтрүүлгийн хэлбэрээр бэлтгэх ийм сонирхолтой байгаа. За ингээд миний аяллаа нэвтрүүлгийг цаг гарган үзэж сонирхсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Баяр таа.